За сайн байцгаана уу, сайхан өвлөж байна уу? Өвөр Монголын хөвдийн бүлгэлийн он чурс ном танилцуулагч Аянчин хөтлөлт дулаан Боедингийн малчин төслийн албан гэрээс та бүхний амар амгалангийн айлтгаж байна. Уншигчид бидний хүсэн хүлээсэн бас олон өдөр хугацаа хүсэн хүлээсэн манай Рашид Адданы одоо судрын чуулган Монгол түүхийн тулгуур бичиг судрын чуулган дахиж хөвлөгдсөн байна. Ингээд цоо шинхэн халуун мэдээг танадад дамжуулъя. Өчигдөр оройн 8 цагаар бол энэ TikTok-ийн одоо албан холбоосон дээр гарч ирсэн Өвөр Монголын хөвдийн бүлгэлийн Уйлс номын дэлгүүрийн албан холбоосон гарч ирсэн. Өчигдөр би анх танилцуулахыг 400 захиалгыг эхэлж орж ирсэн. Одоо бол 193 хүн үлдээд байна. Ингээд одоо TikTok болоод хурдан гар дээр гарч ирээгүй учраас захиалга хүмүүст надтай одоогороо холбогдоорой. Олон хүмүүс одоо хаанаас захиалгаа мэдгүй байж байна. 185 116 4748 гэдэг утсаар жиргээ WeChat нэмээд одоо бидэнтэй холбогдвол бид танд хавсарч авч өгдөг юм. Ягаад гэвэл энэ номыг би бол одоо хуучин хөвлийн 650-аар авч ирсэн. Мен өвтгөлөөр олон хүмүүс одоо 700-аар авсан, 800-аар авсан олон хүмүүс байна. Энэ бол ямар учиртай байна гэвэл энэ 13 дугаар 1310 оны үед одоо энэ анх бичиж дуусгасан. Энэ бичиж дуусгасан түүх нь бол Их Эзэнбог Чингис хааны отхон хүүгэн Толой, түүний хүү Үлэх Ил хаант улсын одоо энэ Үлэх хааны одоо хойчис болох энэ Хазан хааны үед Казан хаан гэж бас хэлдэг. Хааны үед бол одоо энэ Монголын түүхийг бичиж, нүүдэлчдийн түүхийг бичиж, ингээд бол одоо тухайн үеийн одоо энэ бичгийн одоо удамтай эрдэмтний удамтай болох энэ зайсан байсан одоо энэ Рашид Аддын гэдэг одоо энэ еврей удамтай перс хүн штэ. Энгүүр бол одоо энэний бичүүлсэн байна. Тэгээ бичих үедээ бол бас 10 жилийн цаг оржээ. Яг л Хасан хаан бол одоо энэ номыг бичих удам нас барсан. Тэгээд дараачийн залгамжигч хаанууд үнийг бичүүлж баргаад бол энэ ном бол одоо энэ олон одоо гар бичмдээрэн бол штэ энэ гадаадын одоо энэ музейд бол хадгалагдж байгаа. Тэгээ энэ хөвлнүүд одоо бараг 1940 оны үед энэ Монгол улсад нийгмийн шинжилгээ ухааны хүрээлэнгээс Орос хэлнээс буулгасан байгаа юм. Тэгээ 1946 онд бол Орос эхийн баримтлагын одоо Монгол хэлэнд буулгасан. Үүнийг нь одоо энэ үндэсний хөвлийн хороо бол одоо 2015 онд хөвлөсөн байдаг. Яг энэ нь одоо яг босоо бичгээр бол Балжин нэмгоо бол одоо буулгасан байгаа юм аа. Тэгэхээр судрын чуулганы бол одоо манай энэ Өвөр Монголын хөвлийн бүлгэлийн соёл түүхийн номыг одоо хөвлөж байгаа. Хайлар хотод байдаг, Хүлэнбойрт байдаг одоо соёлын хөвлийн хороогоос бол уншигчдын хүсэлтээр одоо олон удааны одоо адлын өнгөрөөж байгаа дахиж хөвлөж гаргасан байна. Тэгэхээр энэ бол одоо энэ дэлхийн одоо түүхийн чухал ном. Тэгвэл одоо ямар байна? Жуайныгийн дэлхийг байлдан дагуулагчдын түүх, судрын чуулган. Тэгвэл одоо Монголын нуут товчон болоод яг Монголын түүхийг судлах заавал чухал номын нэг мөртөө Монголын нуут товчондор бичигдээгүй. Яагаад судрын чуулганы хүмүүс их одоо хүсэн хүлээд байдаг гэхээр Монголын нуут товчонд бичигдээгүй төрөг Монголын одоо Аз Европын нүүдэлчдийн овг аймгийн түүхийг бүгдийг бичжээ. Энэ нь одоо маш одоо алдартай. Одоо та нарт үзүүлж ярих юм бол та нар одоо үзүүлбэр гайхна. Энэ дээр юу байна? Уйгур, Харлаг, Жалайр, Сүнэд, Татар, Мэргэд, Торгууд, Хурлаад, Ойрд, Бараг, Хорь, тэгвэл Төмөд, тэгвэл одоо ингээд энэ олон бараг нэг 19 аймаг болоод 9 гол овг гэж хэлдэг юм аа. За нэг харж байгаа бох тийм байна ба. Хатхан, тэгвэл Салжууд. Энэ яг овг аймгийн түүхийн үлжтэй ингээд 150 хуудас 8 хуудсан дээр бүгдийг багтааж бичсэн байдаг. Энэ бол одоо энэ 1-р бүлгийн 1-р анги. За одоо 2-р дэвтэр дээр бол юу байна вэ? Чингис хааны өвөг дээдсийн одоо энэ 2 бүлэг бичсэн. Тэгвэл 1-р анги дээр 2-р дэвтэр 1-р ангид бол Чингис хааны өвөг дээдсийн тухай хүрнэл. За одоо энэ Дов мэргэн тэгвэл одоо энэ одоо Бутанчар Монхох тэгвэл одоо Хайт Манан Тодон гэдэг одоо ингээд хойшоогоо бүгдийг бичээд Исүгэ Баатар энэ тухайтай бүр бичсэн. Энэ бол одоо үнийг бол нуут товчны хэсгээр байна. Гэхдээ түүнээс нарилга бичсэн байгаа. Тэгвэл Чингис хааны тухай хөөрнө л гэж. За энэ бол одоо энэ Хасан хаан бол одоо түүний өндөр өвөөгийнхэн тухай одоо маш сайн мэддэг учраас энэ хаад язгууртын түүхийн нарилга бичсэн мөртөө энэ бол одоо энэ тухайн одоо энэ исламын шашны бас энэ нэг он тооллууд их оруулсан мөртөө энэ харьцаагийн их бичсэн байдаг. Тэгэхээр эндээс хойш нь юу байна? Дэлхийн түүхийг оруулсан байгаа юм. Та нар одоо энэ дээр одоо энэ он тоолууд Чингис хааны тухай он дараалсан бичих гэж гарч ирнэ. Энэ жилд ямар юм болсон юм гэний бүгдийг бичсэн байдаг. Тэгвэл энэ нь одоо бас түүхэн ач холбогдолтой. Тэгвэл Чингис хааны хүүгүүдийн талаар тэгвэл нийгмийн байгууллагын бас бичсэн байна шүү. Тухайн жилийн одоо энэ нийгмийн байгууллага нийгэмдэр ямар явдал болж ирсний хүртэл бүгдийг нарилга бичжээ. Тэгвэл одоо Чингис хааны хүүгүн Жүч, тэгвэл Цагаадай, Толой, тэгвэл одоо энэ Гүйг, тэгвэл одоо энэ хаадуудын хүүгүүдийн хоорондох харьцаа, түүний байгуулсан хан улсын тухай харьцаагийн талаар одоо бүр нарилга бичсэн.
Тэгвэл Чингис хааны хүүгэн түүний хүүгэн одоо Үлөөхүү. Энэ Үлөөхүүд одоо яг энэ Ил хаан тулсын түүх шүү дээ, тийм ба. Тэгвэл одоо энэ дээр энэ Рашид ад-Дины талаархыг тэгвэл одоо Рашид ад-Дины мэддэг Хасан хаан гэж ямар хүн байсан. Тэгвэл энэ тийм ба Үлэх хааны хүүгэн Авх хаан. Тэгвэл одоо энэ Авх хааны одоо хүүгэн эндээс хойш одоо Хасан хааны үе Аргун хаан эргээд гайхад за ингээд одоо бүр нарилга бичсэн байна. Энэ юу одоо манай энэ Персдэх түүхийн талаар манай одоо энэ үндсэн мэдээлэл их бага байдаг. Тэгээд дотор энэ нийгмийн байгууллагын түүх хүртэл орсон. Энэ одоо энэ хойш нийгмийн байгууллагч тэр үед юу болсон юм? Тийм ба. Эзэмшил даяар элч нарын буудлын бариулах ба мужийн цэргийн ноён энэ хов айлаар буудлагын хориглох тухай гэж. Төмөө илжих хариулагсад ба мэдээ барихсад олон түмний хяхан хавчдаг явдгийг хориглох тухай. Гуансан шивгчний албадан байлгахыг хориглох тухай. Энэ тухайн үеийн нийгмийн байгууллага маш одоо төвч ихтэй хөгжиж ирсэн шүү. Тэгвэл одоо энэ ладын эзэнтэн тэгвэл одоо энэ захирагчийн хоорондох харьцаа. Тэр энэ номын ач холбогдол маш их байна. Тэгээ манай хүмүүс цагийг завдан захиад энэ удаа бас энэ өвөр Монголын хөгжлийн бүлгэлдээ маш их баярлалаа. Ягаад гэвэл энэ номыг бол уг үн 460 зоосоор хөвлөсөн. Тэгээ хөвлснийгээ дараа бол энэ удааны одоо хос 11 гээд бүхий л номын 8-5 нугалж штэ. Энэ нугалуурдаа бас энэ шинэ хөвлөгдсөн номыг оруулсан байна. Тэгэхээр одоо надтай адилхан 6-7 дугаар авч ирсэн хүмүүс цагийн завдан хадгална. Нийт 2000 дэвтэр хөвлөгдөжээ. Тэгвэл одоо энэ ямар учиртай албан байгууллага юм уу? Одоо олон нэгээд дамжаад одоо хөвлөлийн номын дэлгүүрд ингээд дамжсаар яг үлдэх нь одоо тун удахгүй бараг дуусах вэ. Өчигдөр бол миний нөтрөлөөр нэгэнтээ 400 холоос одоо 193 хүн үлдсэн байна. Завдаж авъя гэж байгаа хүмүүс нь цагийн завдан холбогдоорой. Тэгвэл одоо та нарын одоо нутаг хошуунд байгаа номын дэлгүүрд хөрж хөрөөгүй югаас нарийн сайн мэдээлэл сайн мэдэхгүй байж байна. За ингээд одоо Монголын нууц товчоотой мөр зэрэгцсэн Монголын түүхийг үздэг хүмүүсийн заавал одоо хуряан хадгалдаг үр хөвгтөө үлдээдэг судрын чуулгана та бүхэн цагийн завдан захиалахыг одоо найдаж байна. За ингээд та бүхэндээ Бээжин хотоос танилцууллаа. 185 тэг 116 47 48 гэсэн утсаар WeChat нүгэж аваарай. За баярлалаа.